Төмөр эрчимтэй тархаж байгаа тул хотод илүү хохирол учирч болзошгүй байна гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ. Төмрийн голомтод 9 агаарын хөлөг, 10 гаруй нисдэг тэрэг, 150 гаруй галс өнөгч нар ажиллаж байна. Төмрийн улмаас хотын 80,000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаалыг засгийн газраас өглөө. Мигмар гарагийн сүүл гэхэд бараг 44,000 орчим хүн хотыг орхин дөрвсөн байлаа. Мөн 8,000 орчим хүн хотын гадна хүлээн авах төвд очижээ. Илүү олон хүнийг хүлээн авах үүднээс эрх баригчид нэмж төр оргинох байруудыг барихаар тушаал өгсөн байна. Форт Макмюррейн эмнэлэгт хэвтэж байсан олон өвчтнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Канадын засгийн газрын албан ёсны сайтад өөрийгөө болон орон гэр, эд хөрөнгөө галт төмрийн аюулаас хамгаалахыг зөвлөсөн байлаа. Одоогоор төмрийн улмаас хохирсон хүмүүс хэд байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Форт Макмюррей хотын Бикон Хилл хорооллын бараг 80% нь төмөрт өртөж сүйдэгджээ. Их сурвалжийн мэдээлснээр Бикон Хиллийн 2200 гаруй оршин суугч төмрийн улмаас орон гэргүй болсон бол 607 орон сууц төмөрт шатжээ. Мөн Форт Макмюррейн хөрс зэргэлдэх Абасанд хотын 4900 оршин суугч, Watertays-ийн 600 гаруй оршин суугч алга болжээ. Форт Макмюррейн баруун өмнөд хэсэгт өнгөрсөн нэм гарагт төмөр гарсан байна. Төмрийн цар хүрээлтэлж хурдастай тархсаар мигмар гарагт хотын хязгаарт хүрсэн байна. Төмөр 26.5 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан гэж албаны хүн хэллээ. Альберт Мужид гарсан төмрийг энэ онд хамгийн удаан үргэлжилж их хэмжээний хохирол учруулсан хэмээн шинжлэгч нар үзэж байна. Өвөл хангалттай цас ороогүй улмаас энэ хавар ихээхэн хуур ашилттай байна.